Алтан дээр суусан гуйлагчин. Энэ үг өдгөө монгол хүн бүрийн толгой зурс хийх болж. Бусдаас илүү баялагын эзэд хэмээн өөрсдийгөө нэрлэдэгч ард түмэнд наалдаж гавьсан зүйлгүй учраас ингэж бодогдох нь аргагүй. Өдгөө Монголын уул уурхайн салбарт гадныхан эзэмшлэл эрх дарах монголчуудынхаас хэд дахин их байна. Ялангуяа нүүрс алтцэс жоншны асар их нөөцтэй говь нутагт өнөөдөр зилүүд бод байхаа болж хаа сайгүй гадаад эзэнтэй уурхайн талбай торон хашааргаар хүлээгдэх болжээ. Яг ийм жишээг Дундгов аймгийн говь Утаал сумын Хараат уулнаас харж болно. Хараат уулын цайрын орд Монголын томоохон нөөц ордуудын нэг юм. Эндээс эдийн засгийн нэлээд том суурийг босгож болох боловч өдгөө энд. Гэтийн 100% хөрөнгө оруулалттай Шанжин орд гэх компани эзэн сууж үйл ажиллагаагаа эхлүүлж байна. Тэгэхээр манай сумын хэмжээнд одоогийн байдлаар 21 аж ахуй нэгж хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа. За түүний дотор 7 аж ахуй нэгж нь ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй, 14 аж ахуй нэгж нь хайгуулын тусгай зөвшөөрөлтэйгээр байж байна. За энэ ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгжүүдээс одоо Мэн хондоо буюу бүсийн төмөрт гэж газар хятадын одоо хөрөнгө оруулалттай компани үйлдвэрийн барилгыг бариад 3 жил гаруй болж байна. За энэ хугацаанд бол олборлолт хийсэн зүйл бол байхгүй. За ерөнхийдөө бол одоо наривчилсан хайгуулыг сүүлийн 2 жил хийлээ. Энэ хайгуулын үр дүн бол одоохондоо гараагүй одоо бидэнд мэдэгдсэн юмгүй байна. За түүнээс гадна мөн одоо хятадын төрийн 100% хөрөнгө оруулалттай Шанжин орд гэж компани Хараат уулын одоо төмөр цайрын ордыг ашиглахаар лиценз авсан байдгийг. За энэ компани одоогоор олборлолтын өмнөх бэлтгэл ажил одоо эд явагдаж байна. За энэ компанид бол ойролцоогоор за 250 орчим гадаадын иргэн ажиллаж байгаа. За энэ нь юу гэвэл яг зөвхөн Монгол улсын одоо хуулийн дагуу гадаадаас ажиллах хүчин оруулж ирэх тухай хуулийн дагуу бол орж ирсэн гэж ингэж үздэг. Монгол ажилчид бол одоо 100 орчим одоо манай орон нутгийн за тэр тус компани ч гэдэг юм ингээд нийлээд 100 орчим одоо монгол ажилчид бол тэнд байгаа. Иймэрхүү байдалтай явж байна. За энэ аж ахуй нэгж бол Шанжин орд компани маань бол ер нь бол одоо баяжуулах үйлдвэр барьж байгаа юм. За энд бол нэлээхэн томоохон хэмжээний одоо барилга байгууламж бүтээн байгуулалтын ажил бол энд эд одоо өрнөж байгаа. Ийм зүйл. Ер нь бол олборлолт явуулж байгаа ашиглалт явуулж байгаа аж ахуй нэгж бол одоохондоо алга байна. Юусоо байхгүй. За яг хоо жоншны одоо хэдэн аж ахуй нэгж бий ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй тэд нар ч гэсэн одоо тодорхой бас олборлолт явуулаад сүүлийн жилүүдэд бол олборлолт явуулж байгаа ийм зүйл бол алга зүгээр зарим нэг аж ахуй нэгжүүд нь бол одоо бас наривчилсан хайгуул одоо ялангуяа жонш газар гэдэг компани энд бол Австралийн одоо компаниар одоо хайгуул хийлгэж байгаа ийм зүйл бол байна. Тэгээ яг хоо зүгээр манай сумын хувьд бол нэг 1700 гаруй хүн амттай ийм сум зөвхөн ажилгүй иргэд гэдэг бол яг хоо тодорхой хэмжээгээр бол бий. Тэгвэл бид эднийгэн одоо энэ бол уурхайн салбаруудад одоо гэрээний дагуу ажил хүчин нийлүүлэх тухай гэрээний дагуу хүмүүсүүдийг бол бас ажиллуулж байгаа. Яг зөвхөн иргэдийн амьдрал бол одоо янз бүр байна л да. Яг уул уурхайд одоо яг эднэр нь одоо бодиттой одоо үйл ажиллагаа явуулаад орон нутагт бол нутаг болоод иргэдийн амьдралд бол тэр болгон одоо тодорхой нөлөөлсөн зүйл бол одоохондоо бол алга байна. Яг зүгээр тодорхой ажилгүй хүмүүсүүд бол тэнд одоо бас төр ажлын байраар хангагдаж тодорхой хэмжээний одоо цалин хөлсөөр бол ажиллаж ил байна. За бүр ажлын байраар хангагдсан бас хүмүүсүүд ч бас байгаа. Гэхдээ энэ Шанжин ордод бол олон компани туслан гүйцэтгэгчээр одоо 4-5 компани байж байна. За эдгээрт л одоо манай хүмүүсүүд бас ажиллаж тодорхой хэмжээний бас одоо орлого олж байгаа ийм зүйл бол байгаамаа. Тэгээ одоо энэ ашиг толботлын газар ч гэсэн одоо бас лицензийг ашиглалтын ялангуяа ашиглалтын тусгай зөвшөөрлийг бас олгосоор л байна шүү дээ. Сая 9 сард нэг одоо аж ахуй нэгжид өгсөн байна. 10 сард бас дахиад нэгэд өгсөн байна. Ингээл нөгөө 7 ч нь одоо 9 болох ч юм уу. Ингээд цаашдаа энэ ашиглалтын тусгай зөвшөөрөл орон нутагт нэмэгдээд байх ийм хандлагатай. Тэгэхдээ нэмэгдэх нь
ч байлаач гэсэн энэ орон нутгийн зөвшөөрлийг авах хэрэгтэй байхгүй. Иргэдийн саналыг авах хэрэгтэй, иргэдийн хурлын саналыг авах хэрэгтэй, засаг даргын саналыг авах хэрэгтэй. Тэгж байж одоо энэ ашигт товтлын тусгай зөвшөөрлийг олгодог байтал ерөөс ямар ч шийдвэр орон нутгийн ямар ч зөвшөөрөл 10 сард олгосон байна. 10 сард чин хаш гэдэг компанид олгосон байна ашиглалтын тусгай зөвшөөрөл. 9 сард чин хаш хятад компани дандаа хятад Монгол компани гэж ерөөсөө байхгүй. Бүгд хятад компани. Тэгээд Жуньон гэдэг компанид 9 сарын 14-нд мөн одоо ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон. Зогсоогоогүй ерөөсөө би бас байнгын утсаар яриад танаа одоо яаж вэ, хийж вэ, одоо яагаад ингэж олгож байгаа юм гэж асуудал тавьдаг. Тэгээд би туйлын дагуу одоо материалаа 9 сард Жуньон гэдэг компанид олгосон байна. 10 сард Чин хаш гэдэг компанид олгосон байна. Ингээд одоо орон нутгийн зөвшөөрлгүйгээр энэ ашиглалтын тусгай зөвшөөрлийг мөн л одоо олгосон хэвээр байгаад байна. Өглөөний сонин өглөө бүр тэнтэй хамт. Нийт 121 га талбайг өөрийн болгосон Шанжин ортыг газар авахт нь аймгийн удирдлагууд тус болсон гэдэг юм лээ. Айлын үйлчээний газрыг эзэмшилтэй багтааж бэлчээр усыг нь төвөөж байгаа энэ компаниас болж малчид нутгаан оргин нүүдэлхэд хүрч байна. Дундгов аймгийн иргэн Мандахгай Шанжин ортод үйлчээний газрыг алдсан нэг. Тэрээр энэ тухай гомдол гаргаж хилээгүй хүн яваагүй газар гэж үгүй боловч тусыг их сольжээ. Хаан ч очсон адилхан хариу хэлдэг учраас одоо өөр тийш нүүдлэхээс өөр аргагүй байдал орсон гинлээ. Га газар гэсэн. Би яг албан ёсны мэдээ бол биш л дээ. Гэхдээ 100 га газар гэж. Тэгээд энэ ч одоо энэ уурхагаас ингээ уршаага яваад бүр ингээд энэ урд ингээд авч байгаа. За энэ яг уу Жаргалангийн нутаг гэж өгсөн гэж байна. Тэгэхээр манай бол ерөөсө Жаргалангийн нутгийг 62 оны 8 сард би 3 сумын улсуудтай хилийн цаг цогтоход явж байсан юм аа. Би 18-т явж байсан. Одоо тийм хүнээс 2 хүн амьд байгаа. Би нэг нь байгаамаа. За тийм учраас яг тийм нарийн ярих юм бол энэ урд овоолгон дээр баран чи яваад энэ хоёр уулын орондор цаашаа явдаг ийм газар нутаг байдаг юм аа. Тэнээс бол одоо энэ бол Жаргалангийн нутаг бол биш. Биш үү те? Тэгэхээр эднэр бол мөнгөд өгч гисэн юм шиг байна. Энэ дээр бол одоо маш их буруу л гэж бодож байна. Би одоо энэ дээр одоо би 3 ярийн нутгаас одоо би хооштой яах юм бүү мэдчих та. Одоо ингээ би нэг талын бэлчээр бол ерөөсөө байхгүй болоо. Би одоо байхгүй ерөөсөө байхгүй. Одоо баруун талдаа одоо нуурхаа одоо ингээ дагуудаа ингээ хог хаягдл. Я за би байхгүй болд юм а гэж энэ багаараа энэ бар урдлынхын энэ ус чинь ингээ хоошоо урсаад энэ хонгорын нуур гэдэг маш том нууралдгийн зам болохоор. Тэгэхээр энд ийм хаягдлын юу хөрсөн бохирдуул ажиллахаар энэ хавийн ус хоошоо чи тэр нууранд очиж бүгдийг бохирдуулна да. Энэ багийг тэр чигээр нь бохирдуулна гэсэн үг байхгүй. Одоо манай багийн гол нутагч одоо энэ шүү дээ. Ер нь тий өвс цөлжөөгүй ерөөсөө өвс ургамал нь ерөөсөө яг юугаараа байгаа. Одоо эдийн нөгөө хэмжээд байсан нөгөө эртэд хэмжлээ шүү дээ. Тэр чинь улаан цагаан гэдэг. Одоо энэ байгаа юм. Энэ дээр хэмжилж авсан юм. За тэрийг би энэ цаасанд энэ хараа туулж байна тийм. Хараат бол энэ байгаа. За тий. За хараат бол дараагийн зургийн натуртаа залгаад хараатыг хойш нь одоо энэ За энэ тэр залгаад байгаа. Тэр чадсан уу? яаж тийм зөө энэ тийм байх. За тэгвэл одоо энэ ингэж нуурах систем авгана. Зүйтэй. Ингэж нуураад энэ дээр орж ирэх юм. За энэ нүдэнд хэдэн километр вэ? Ар сүүжийн ходог гэж энэ байх. За тэр хаа. 1 км, санжид 1 км л арга шүү дээ. Айл. Хой тодог уу? Тэгээд ийм болоод болж өгөхгүй байна. Яг уу Жаргалангийн нутаг байж болно. Хамаагүй. Бид энийг болооцох эрх байхгүй. Нэгэнт л одоо энэ зургал ийм байгаа бол энэ бол Жаргалангийн нутаг бол яач биш ээ. Айл хайшаа одоо тэгээд энэ координат дотоосон газар чинь бол яг нөгөө юу ачаад газар юм уу? Эдний нөгөө хог хэдийн далан малан Жаргалангаас авчаад байгаа газар чинь Жаргалангаас авцсан хэдийн шав тавьсан газар байхгүй. Тэрэн дээр нь очиж шав болгоно. Одоо манайхаас ийшээ 500 м. Шав болгоно дээр очиж би координатыг авсан байхгүй юу? Эртэд 9 сар 25-нд ирсэн баха.
Ачааныхаа үүдэн дээр үүд юм хаа байдгийг. Замынхаа тэнд сайн тавьж өгмөр юм шиг байгаа. Энэ үйлдвэрийнхэн бол. За эндээс энэ замаар ингэж явбал одоо ухтаад орно гэдэг юм. Энэ замаар явбал чойр орно тэр замд нийлээ чойр орно. Бусдамаар бол одоо явж болохгүй гэсэн тийм юм зураглал маршрутыг одоо гаргах энэ өөрөө гаргацсан байх юм бол тэр жолооч чинь бас нэгийг бодно доо. За сүүлд нь ингээд буруу явсан бол хариуцлага нь манайд ирдээ шүү. Та нар энэ замаар явна шүү. Өөр замаар явж бити хэл ам хийгээргээд ингээд энэ газар өөрөө засаг захиргаа нь өөрөө тэр гэрээ хийсэн одоо тэр жолоочуд юм уу тэрнтэйгээ сайн зохицоод явах юм бол бас тэр хүн чинь бас л өөрөө хамтан шүү дээ. Одоо ингээд энэ өвд болохоор энэ манай энэ яг хорон араа замаар том машин их явдаг. За чи яагаад явж өнөө хүмүүс гэхээр үгүй төөрдөгөөд явж байгаа. Хараад энэ уурхаа тэр хондоо урьдсан чорос өчтөр ороо чорос хараад төөрөд энэ уурхаа юм божунгын нэг газар хонлоо хятад жаал хөвж байгаа хоноод ирэхдээ одоо дундгой барах зам хаагаар нэг көдөгч байгаа шүү дээ. За энэс юм уу ялгаагүй ороод байж үгүй чи одоо яаж юм чинь одоо маршрутаа зам биш үү дээ нэтэр гэдэг үгүй хаа өө төөрч гэлөө. Төөрөө явж өгнө. Тэгэхээр энийг бол өгөр энэ компани бол одоо өөрөө шинжи ордод өөрөө бүр тэр зурагтаа бүр сайхан гаргаад ирсэн. Ирсэн жолоочд тайлбарлаад явуулдаг байх хэрэгтэй байхгүй. Тэгэх юм бол тэр болгон хамаагүй давхгүй шүү дээ хүч бас. Нэрээ тэгсэн шүү. Тэгээд одоо хариуцлагын бид манай компани үрдэг юм аа. Өглөөний сонин өглөө бүр тантай хамт. Ер нь одоо энэ дээр манай аймгийн гал бодвол өшөөл их анхаармаа байгаа юм доо. Ер нь нэг нарийн хэлэхэд бол ихэд 2002 оноос эхэлж хариулт хийсэн хүн бий. Анх ихэж ганцаараа 3 жил ганцаараа хариулт хийсэн. Ганцаараа хариулт хийхдээ дандаа хятадтай хариулдаж байгаагүй. Багийнхаа дараагад очиж хүсэлттэй байдаг. За ингээд одоо энэ багийг ингээд хуралдуулаа. Тэр уурхай юу болох гэдэг вэ? Энэ ямар учиртай яах гэдэг вэ? Энэ барантаа уурхай бий болчлоо. Энэний ардаар бий болгоо. Гэсэн маягаар хичнээн жил үйлдэлсэн. Дараа нь багийн ард түмэн өөрснөө бүр санаачлаа. За одоо ингээд. Тэгээ 8 жил үйлдэлтэд бараагүй. Нэгэсэнд хүчээр булааж авсан хятад газар шүү дээ. Бид нар алдсан газар. Хүчээр алдсан газар. Тэгвэл одоо дээр нь манай аймгийн засаг захиргаа яг хөө зөвшөөрдөг юм билээ дээ. Өөрснөө бидэнд хэлдэггүйгээр зөвшөөрсөн гар үсэг зурсан бичиг баримтал зөндөл байдаг юм билээ эдгээр дотор. Бидний бичиг баримтанд хятад. Тэгвэл одоо манай аймаг одоо дээрээс нь шахалт шаардлага тавих хэрэгтэй болоод. Ямар шаардлага тавих вэ? Гэдгийг хамгийн эхлээд замаасаа шийдмээр. Дараа нь тэр хичнээн Монгол хүн ажиллах гэх тэр Монгол улсыг хүнийг хичнээн тоотой ажиллах хэрэгтэй юм. Тэрийн одоо нарийж баримаар байна. Одоо энэ 100% бол зөвхөн шалгалт явахад нь 2 дугаар хожоо иргэдэл байсад гэсэн. Шалгалтнаас хойно дахиад одоо энэ жилийн багцаад өнгөрөөл ямар ч ус нэг 400-аад хятад ирж очиж ажиллаж байна гэсэн тийм л мэдээд байдаг шүү дээ. Ажиллаж байгаа Монголд иргэдээс сонсох нь болохоос тэр энэ одоо тэр хашаанд нь бид нар орох хэрэг байхгүй. Оруулахгүй шүү дээ бид. Аяга тэнд ажиллаж байгаа залуучууд нааштай дахинуд энэ гадуур ороод дахин зарим буудаг ярьдаг заримаас асуудаг нэг энэ мэт дээр нэг одоо аймагуд өшөө хонцгоо анхаарал тавьмаар юм ганцхан годон сумын дараа тагтаа боргой өнгөнд тэр болгоо орохгүй шүү дээ хятадч юм. Та нартай ярихгүй том дарагтай чи ярина гэж ингэж ярьдаг болоод юм билээ шүү дээ. Аймгийн засаг захиргаа бол одоо энэ дээр нэг жаахан анхаарал тавьмаар юм шиг санагддаг энэ хувь. Анхаарал байгаль тавиа явж байгаа.
Говь Ухтал сумын хонгор багийн нутагт ашиглалт явуулах зөвшөөрөл авсан Шанжин орд компани мэдл нутгийнхны тахилгатай Хараат уул Баян жаргалан сумын 32 га талбай шилжиж бараг 3 жилийн нүрийг үзэж байна. Хараатын төмрийн уурхад өдгөд 400 холд авсан хятад ажилчин байгааг энд ажиллаж байгаа нутгийн иргэд батлан хэлж байсан. Гэсэн ч гадаад ажилтны тоо хууль заасан хэмжээс хэтэрсэн тохиолдолд төлөх ёстой торгуул альж таансанд ороогүй байгаа нь achирхалтай. Уурхаан захиргаа ажилчдын байр төмөр баяжуулах цэвэрлэх үйлдвэрийн байрлал байшин нийлээд оюу толгой уурхаан хотхоноос хамаагүй том толгойг хамарсан хашаа харагдлаа. Харин дотор нь юу болж байгааг мэдэх боломж нутгийн иргэд байтугай сумын засагт дарагдчих байхгүй. Тагнуул мэрэгжлийн хяналтын шалгалтаар ирэх сургаар өнөөх олон хятад ажилтнаа уулын жалганд нууж молиг өмхүүлээд буцаадаг гин. Хамгийн гол нь нутгийн иргэдэд хэдүү хэр хэрэглэж болох хүний цэвэр усаар газраас угаж гаргасан хүдрээ угаад цэвэрлэх үйлдвэр барьж байна. Энд одоо ингээд ямар шоухан бүтээн байгуулалтын ажил явагдаж байна гэдгийг сонирхоор ирсэн. Гэтэл одоо бүтээн байгуулалтын ажил явагдаж байгаа газар маань анх бол ерөөсөө хонхроо байсан газар гэж байна. Гэтэл одоо энэ дээр өнөөдөр ямар шоухан хэмжээний ингээд энэ бүтээн байгуулалтын эд ажил өрнөж ийн гэдгийг бид нар одоо ингээд танаас ингээд харуулахыг зорьсон юм аа. Одоо нэг иймэрхүү байдлаар бүтээн байгуулалтын ажил явагдаж байна. Энэ дээр бол голдуу дандаа нэг төмрийн орд ухаж одоо явах юм байна лээ. Өглөөний сонин өглөө бүр тэнтэй хамт. Уурхай байгаа нөхцөлд бидний амьдралд одоо маш их хэцүү хүндрэлтэй байна гэж иргэд бол ярьж байсан. Учир нь яагаад гэвэл нөгөө л нэг бидний ярьдгаар одоо зам харгуй сүйдэж гин малын бэлчээр үгүй болж гин гэл их л олон хүн энэ тухай ярьж байгаа. Одоо ингээл газар шороог нь ухаад явж гин гэдэг нь бас нөгөө талаар бас харамсалтай юм л да. Энэ дээр бас одоо ингээл нутгийн иргэд хүртэл ярьж байгаа, аймаг орон сумын удирдлагууд хүртэл хэлж байгаа. Одоо ингээд энэ одоо анх одоо ингээд ямар шоухан газар байсан юм бэ гэдгийг одоо ингээд Говь Ухтал сумын засаг дарга одоо Нэмсрангаа бас энэ дээр бас тодорхой тайлбар өгөх байхаа гэж бодож байна. За Нэмсран дарга одоо энд ер нь одоо тус компани ер нь хизээ анх ирж ер нь ингээд бүтээн байгуулалтын ажил явуулж эхэлсэн те бүтээн байгуулалтын ажил явуулж эхэлснээрээ танаа сумын ард иргэдэд ер нь ямар шоухан одоо ер нь ингээд зовлон бэрхшээлээ эхнээс ахуулаад бол аль руу ярьлаа шүү дээ те малын бэлчээр сүйдэж гин зам харгуй эвдэрж гин орой уучш айгу унтахад аюу хэцүү байна. Ингээд хоёр талаар эргэн тойрноор том даацын ачаа тээврийн машинд явдаг гэсэн. Та энэ тухай нэг жоохон тодруулах одоо энэ компани тухай. За энэ Шанжин орд гэдэг хятадын төрийн 100% хөрөнгө оруулалттай компани маань 2002 онд ашиглалтын тусгай зөвшөөрөл авснаас хойш үйл ажиллагаагаа явуулахаар ингэж бэлтгэл ажил хийж байгаа. За ер нь бол энэ бүтээн байгуулалтын ажил бол 2011 оноос бол эхээс өөрөөр хэлбэл өнгөрсөн жил одоо эхэлж одоо энд үйл ажиллагаа явагдаж байгаа юм. Тэгээ өнөө жил одоо бас мөн үргэлжилж байна. Ирэх одоо 3 онд мөн одоо үргэлжилнэ. 14 оноос албарлалтаа эхэлж явуулна гэсэн ийм төлөвлөгөөтэйгээр ингэж явж байдаг юм байна лээ. За тэгээ яг хөө энд бол одоо яг эрүүл одоо сайхан одоо ийм л газар байсан. Тэгээд энэ одоо жалгыг бол одоо сул шороогоор дүүргээд дээр нь одоо энэ барилга байгууламжаа ингэж л одоо ийм л технологийн дагуу ингэж барьж байгаа ийм л юм л да. Тэгээ ер нь бол яг хөө манай сумын хэмжээнд би дээр ярьж байсан тийм ашиглалтын одоо 7 тусгай зөвшөөрөл байна. За тэрний нэг нь бол энэ одоо байж байгаа. Тэгээд энэ бол томоохон хэмжээний одоо үйлдвэр баригдаж байгаа нь бол энэ байгаа юм. Тэгэхдээ энэ эргэн тойрон бол манай малчид бол одоо ингээд 1 км 2 км-ийн зайд бол ингээд манай малчид эргэн тойрон ингээд өвлжээ хаваржаар байж идэг. Тэгээ эднэрт маань бол үнэхээр одоо хүндрэл бол байна. Юу гэх зэрэг одоо нэгдүгürt бол усны хомсдол бий болгож ирээ. Энийг одоо барихын тулд асар их хэмжээний ус шаардлагатай. Тэр усыг бол бид одоо зөвхөн одоо энэ барилга байгууламж барих усыг нь одоо манай орон нутгаас хангах ийм усны нөөц бол манай нутагт бол алга байна. Сайжлах юм бол тэр үйлдвэрийн усыг хангах ус бол манай суманд байтугай энэ дундагт байгаа ч юм уу гэдэг асуудал бас яригдж байгаа л да. Тэгээд түүнээс гадна одоо хүн даацын олон машин тээвэрлэлтийг хийж байгаа. Говь Сүмбрээс за тэгээд шууд одоо замын үдээс ч гэдэг юм ингэж одоо орж ирдэг. Тэгээд энэ замын одоо салаа зам гаргах, хөрсний эвдрэл үүсгэх, бэлчээрийн одоо талхлалт бий болгох, бэлчээрийн доройтол үүсгэх, тоосчлт их үүсгэх ийм асуудал бол их байгаа. Тэгээ энд бол мэдээж энэ олон машин, энэ одоо хүн даацын машинууд тэгэл одоо энэ уул уурхайн одоо экскаваторууд за тэгэл ингээд ажиллаж байгаа учраас энд бол дуу чимээ бас харьцангуй одоо их ялангуяа одоо өглөө орооны цагт одоо ингээд тогтун үед нь бол ер нь одоо 5-6 км ч гэсэн одоо сонсогдох. Тэгээд одоо энд эргэн тойронд байж байгаа малчдын одоо эрүүл, аюулгүй орчинд ая тухтай амьдрах энэ нөхцөлд бас сөргөөр нөлөөлж байгаа ийм зүйл бол одоо байна гэж ингэж үзэж байгаа. Говь Ухтал сумын иргэд үндэ зөвхөрч байна гэдгээ бидэнд ярьж байлаа.
төр засаг одоо бидний харах хэрэгтэй байна. Мэргэжлийн хяналтын дарга юу хийгээд байгаа юм бэ? Бид Монгол дотроосоо ухуулаад дуусгах юм уу гэх зэрэг шин засгийн газрын тэргүүнд хандаж үгээд айж байлаа. Хамгийн гол нь энэ зөвшөөрлгүй ажил байгаа хятадууд олон байдаг аж. Монгол ажилчдыг нэг хилэнгүүтэл дарамтлж ажлаас нь халаад хөөцөгдөх тухай баттай баримттай хэлсэн. Жишээлбэл Монгол тогооч 300 мянган төгрөгийн цалин авчиж орлон угааж байхад хятадуудын цалингийн доод хэмжээ сая 500 мянган төгрөг. Угаасаа шийдэл тоогоор чигээр нэг заасан заалтаараа дэрэгтэй удаа төлнө гэж байна шүү дээ. Танах дэрэг заалтаараа танах тоогоор төлнө. Тоогоортой олгосон тоогоороо яваа. Тоогооргүй одоо усавч байгаа юм шүү дээ. Тэр нь бол төлөвлөлөө гэж байна. Тоогоор авч усаагаа мөн шүү дээ. Гэрээг юм гэж байна. Гэрээс чи яг тэр үеийн тухайн үеийн тоогоороо заалтай ирсэн шүү дээ. Тэгэхээр цогоор танах өчнөр ус иргээд энэ тоогоор чинь бичний хэлбэгээр яваад байна. Тэр ус чинь ерөөс орон нутгад төлөвлөлт. Ганц энэ нутаг дээр тоогоортой ордог чинь тэр ярьж байгаа. Тийм ээ. Тэгэхээр тоогооргүй уцаас усаад байгаа шүү дээ. Гөө яас ингэсэн юм уу? Жилийн гэж энэ бол хэлээд болгоно. Жилээ зөв тоогооргүйгээр эдний одоо жил хэрэглэх хэмжээнд төлбөр төлсөн юм шиг. Үгүй ээ. Тоогоороо хийсэн. Тоогоороо хийсэн. Тоогоороо хийсэн. Тэгвэл одоо тоогоороо хэрэглэх усан дээр бас тусаад ирнэ. Тэрийг бол хийсэн байна. Доосоо нэрсээр. Тэгээ бүтэн жилээр авсан байхгүй. 2010 оны. Доосоо ийдсэн юм уу? Яг гоо тоогоор хийж заалтаа. Тоогоороо авсан байх шүү дээ. Бүтэн жилээр авах гэж ирсэн байх үү? Тэрнийг ойлгоогүй юм л дээ. Уула тухайн үед нь одоо 4 өдөр дуулна яг нэг. Чи хийсэн баг шүү дээ. Тийм. Доосоо ийдсэн юм аа. Дөрөв хэвчээд байгаа гэдэг. Тэгэхээр одоо тоогоор цаагүй өшөө цаанаас усаад болох гэдэг байна шүү дээ. Одоо шат дотроос. Одоо аваад одоо гараад үзсэн. Энэ ихтер ингэгээр үгээд яваад ажил үйлчлэгэнд яваад нэг ийм юм шаардлага байгаа гэсэн. Тэрний дагуу ерөөс хариу юм гэдэг. Тэр усны тоогоор заалтаасан хятадын тав тэрээс үгүй. Одоо яг одоо байж байгаа. Энд чинь за сайн болгоныг бол авчиж байна. Тийм. Ерөнхий гүйцэтгэгч бол сайн болгон. Сайн болгоно. Тэр ч манай тамаахгүй, тэр ч манай тамаахгүй юм гэж юм. Дээр би бол хэвтээ таавах гэж. Өглөөний сонин өглөө бүр тэнтэй хамт. Хэдийгээр Шанжин орд компани үйл ажиллагаа хэрэг сэтэрч байгаа ч анх газар олгохдоо бүх зүйлийг хуулийн дагуу хийсэн аж. Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэмдэглэлээс харахад уул уурхайн үйл ажиллагаа эрхэлдэг Шанжин орд компани говь угтаал сумын нутаг дэвсгэрт байрладаг нь үнэн. Гэхдээ тус компани манай сумын нутагт газар ашиглах хүсэлтэд тавьсан. Үүнийг бид судалж үзээд сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаар оруулж хэрэгэлцээд олонхын саналаар тус компани 5 жилийн хугацаатай газар ашиглах зөвшөөрөл олгосон. Энд хууль зөрчсөн ямар ч үйлдэл байхгүй гэх зэрэгээр тэмдэглэл бичжээ. Хэмжээнд хариулт өгье. Тэгээд одоо өнөөдөр хурлын дарга алга байна, сумын цэцлэг алга байна, тамгаан дарга алга байна. Тэгээд өнөөдөр хавс хамгаалтын өдөр ингээд таарчлаа. Тэгээд би сумын цэцлэгээр орлогч болдоо гэдэг юм байна. Би ер нь түрүү 4 жилд бас сумын цэцлэгээр ажиллаж байсан. 2004-өөс 8 онд ажиллаж байсан бас зах зохин юм дээр бас мэднэ л дээ. Тэгээд энэ та ярьж байгаа сая мандах гэдэг айл гэж байна. Тэр шин гуан ордод чинь бол говь угтаал сумын одоо хараатын ордыг хэлээд байна тийм ээ. Тийм. Угтаал говь угтаал сумын нутагт үйл ажиллагаа явуулж байгаа компани л да. Тэгээд яг би иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгч. Арчилсан намын төлөөлж тэргүүлэгчдийн судалд бол ганцаараа суудаг сумаас 5 тэргүүлэгч байдаг. За бусд нь бол ардын намын улсууд байдаг. За ингээд суудаг. Тэгээд энэ ер нь яг манайх бол сумаа хаан газар нутгийн тусгай хамгаалтанд авсан 2004-өөс 8 онд байхдаа. Өөрөөр хэлбэл би одоо засаг дарга байх үедээ сумын хурлдаа санал оруулаад ингээд тусгай хамгаалтанд нийт нутгийг авсан.
Гэхдээ тусгай хамгаалтанд авсан газар нутгаас нөгөө газар нутгийг чөлөөлүүлэхийн тулд одоо иргэдийн төлөөлөгчдийн хурлаар оруулж чөлөөлөх ёстой. Тийм ээ. За тэгээд энэ утгаараа энэ сумын засаг дарга энэ тэр хараатын юу тэр компани одоо газар хөсөж байгаа талаар оруулсан интервьюлэгт орол би суулсан. Хог хаягдл зайлуулах тэр нөгөө юу төслөгийн бодис барих газар нөгөө тиймэрхүү ингээ нийтдээ нэг хэдэн нийтдээ хэдэн 100 гаруй газар болж исэн санагдаж байна. 100 гаруй газар. Тэгээ ингээд энийг одоо өгье. Тэгээ газрын төлбөр нэг 89 сая за 90 сая төгрөг ойролцоогоор орохын орон нутагт орохын одоо нүн байна. Тэгээ үүнгээр одоо энэ соёлын төв одоо бусад өмтөн байгуулт барилгуудын зураг төсөл хийх гэх мэтчлэн одоо ажил зарцуулмаар байна. Энэ орлого маань гэсэн юм саналтай хуралд оруулж исэн. Тэгээ энэ дээр яг одоо хурлын тэр протокол юм та нар үзэж болдог бол үзнээр тань дээр зүгээр ямар хөө байр суурьтай хүмүүс байсан энэ төр гэдэг нь бол тэргээр гарах хавтнаас би одоо нэг өөргөө бол би өгөхгүй гэсний тэтэр өгч гэсэн энэ төр гал нэг хүм болоод тахгүй болтойш. Ер нь бол тань дээр бол би санал уруусан би зөвшөөрөөгүй. Тэгтээ тий. Тэгээ яг нэг олонхоор санал гар шийдэл тэгээд явчихсан асуудал. Тийм юм байгаа. Зүгээр тэр мандах гэдэг айл нь бол манай сумын айл биш л дээ. Тэгээ окталийн айл баг. Зүгээр зөвхөн энэ би очиагүй л да зүгээр манай хурлын дарга засаг дарга байгуулагчны байцаагч тэр бас очиж газар юуг нь үзэж харсан юу хоролд ороход бол танилцуулж байсан л да. Үзсэн ер нь яг бас нэг өгчөхөд болохгүй газар бол биш ээ. Боломжийн юм билээ гэсэн ийм тайлбар өгч байсан. Тэгэхээр би өөр нүдээр бол яг очиж бол үзээгүй. Ийм л очиртай юм. Тэгээд тэр бол тэгээд сумын тэргүүлэгчдийн хурлаар үндсэндээ шийдэгдчихсэн гэсэн үг байхгүй юу? Тэргүүлэгчдийн хурлаар шийдэгдсэн ийм асуудал байгаамаа. Тэрбум гаруй хятадууд Монгол руу сувсаар байгаад нэг л өдөр дүүрнэ гэдэг нь үнэн бололтой. Хаан ч утсан хаалгандаа харуултаа орхийг хориглоно гэсэн анхааруулгатай хятад компаниудыг харж болно. Алт Жонш цайрын асар их баялагын нөөцтэй Дундгов аймаг төрийн хараанаас үнэндээ алдуурчээ. Иргэд тэндээ хичнээн хашгираад ч нэмэр болдоггүй аж. Хятадын уул уурхайн компаниуд танаа бүдүүн дарга нар зөвшөөрсөн худлаа гэвэл үүнийг хар хэмээн лиценз арваж баялагийг минь хашаалчгаад энд бидний зөвшөөрлөөс гадуур хинч нэвтрэх ирэхгүй гэсэн бичигдээгөө хуулийг Монголд нэвтрүүлээд удаж байна. Манайхан ч гэж уужуулсан. Барагтаал бол хуулийг нь зөрчих гэж хил ам үүсэхгүй. Ухаад л байх юм, аваад л байх юм, ачаад л явах юм да гэж араас нь санааширсаар үл. Ямар ч байсан Монголын говийг тамлаж үг хятадын шаах хамуур энэ битээр нэмэгдсээр байна.